Шалсаа Рожа компани нь 2020 онд сүнсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хүнсний бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж улмаар Баянхангөр аймагт сүнсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн стандарт хангасан байранд технологийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус компани туулгын нэрийн олон төрлийн ар улыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийн гар дээр тогтмол хүргэснээр өдгөө хүн бүрийн хүүхэд багчуудын танил болсон амт чанартай бүтээгдэхүүн болоод байгаа юм. За 13 оноос сүүл эхэлж хийхдээ ийм туулхан гээд одоо ийм чипс харуулаар эхэлж исэн. За энийг ингээд сав баглаа бодол шийдээд хүүхдүүдийг одоо энэ чипсэнд их дуртай хүүхдүүд тэр юуг нь ашиглаад за энэ ч одоо чипсэнд дурлж ахаар аарууланд ингээд чипс шиг дурлаасаа гэд ингээд чипс ааруул гэдэг юм их хийж исэн. 2018 оноос эхлээд гүн чипс ааруулнаас бас хүүхдүүд чинь чихрэр гэж яхаар шоколадтай харуул уйл яад ингээд энийг бүр 2-3 жил судалгааг нь хийгээд тэгээд ингээ гадуураа шоколадтай хийгээд гадуураа шоколадтай хийхээр зэрэг 100 болохоор зарж чадахгүй хайлаад ингээд исэн тэгээд голдон шоколадтай болгоод тэгэл явцаар агаад ингээд шоколадтай харуулынхаа сав баглаа бодлыг шийдээд худалдаанд гаргаж эхэлсэн. Одоогор бол яг ингээд энгийн жирийн хийхдээ бол нэг 5 төрлийн харуул хийж байгаа. Чипс харуулаа, өнгөтэй өнгөгүй, шоколадтай харуулаа 3 төрлөөр. Өнгөтэй алаг төрлөөр, тэгээд шоколадтай цагаан, тэгээд жимстэй харуул гэдэг ингээ 3 төрлөөр хийж байгаа. Тэгээд тэднэрийг сав баглаанд оруулаад ингээ төрөл нь олшроо явчихдаг. Тэгээд одоо өвөл болоод ирэхээр одоо цагаан сармаар тэгээд өвөл ингээд харуулын хэрэгцээ их гараад ингээд ирэхэнгүүт манайх нэг 20-д нэр төрлийн харуул болдог. Тэгээ одоо нэг ааруулж чинь гуралтай юу, гуралгүй юу гэл ингээд байдаг. Манайх болохоор ингээд нэр хаягаа, тэгээ утасны дугаар бүх юмаа, тэгээ шинжилгээгээ бүх юмаа ингээд яатсан. Учираас ямар ч тийм хойлц янз бүр юм хийх үндэс байхгүй тэгж байнгын одоо улирал тутамд шинжилгээнд орж байдгаа. Тугалхан өөрийн нэрийн бүх төрлийн аарууланда эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ хийлгэснээр хэрэглэгчдийн итгэлийг илүү олсны зэрэгцээ өнгө үзэмж бүхий сав баглаа бодолтой амд чанар өгөөж шимтэй оюуны өмчийн барааны тэмдгийн албан ёсны гэрчлэгээтэй хонгор нутгийн брэнд бүтээгдэхүүн юм. Ямар нэг амин дэм одоо витамин ихтэй цагаан идэ чинь тэр утгаараа тэгээд энэ хүүхдүүд ч одоо чихэр идэж яхаар бас ааруул ингээд тавган дээр тавьчвал үгүй ааруул боль гэж хүн хэлэхгүй байхгүй юу? Чихэр идэхгүй ааруулаа идчихвэл хүүхдүүд сайн. Тэгэд энэ одоо ч нэрсэн тийм эсэглэн ааруулыг хүмүүс тоохоо болцсон байна. Гашуун гэдэг. Энэ бол буруу байхгүй юу? Эсэглэн гэдэг чинь одоо нөө энэ хүний шүлс ингэж ялгардаг. Тэгдгээр эсэглэн одоо ориг цэвэр ааруул эсэглэн байдаг. Манайх одоо хотод үзэсгэлэн худалдаанд жил дараалан ордыг намрын ногоонд. Тэгэхэд хүмүүс танах яагаад эсэглэн байна, гашуун байна гэдэг байхгүй юу? Би тэгээд бүгд нь одоо үнийг бичдэггүй би лангуун дээр. Бүгд нь би бүх хүндэстэ нэг нөгөө тайлбарладаг. За энэ ааруул яагаад эсэглэн бэ? Хууч яагаад эсэглэн байсан? Одоо энэ эсэглэн чанартай мэдхгүйгээс болоод та нар энэ булчирхааны өвчтөй болж байна. Тийм учраас эсэглэн ааруул бол та нарт ерөөс тийм хор биш. Энэ бол им гэдгийг хэлж өгдөө. Тэгээ хүмүүс намайг тэгдэг байхгүй. За та яагаад үнэ бичихгүй байгаа? Энд дээр үн тавьдаг гэдэг байхгүй. Би үн тавьчаа суучих юм бол хинч надаас асуухгүй. Зүгээр тохирол аваад энийг хвчигээл аваа явчихна. Тийм учраас би үн тавихгүйгээр тайлбарлаж өгдөг. Бүгдийг тайлбарлаж өгдөг. Хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн хамгийн дуртай бүтээгдэхүүнээр олон жилийн турш шалгарсан тодорхой ажлын байрыг бий болгож бүтээгдэхүүн үйлчлэгээр дамжуулан аймаг орон нутгаас сурталчилж буй тугалхан брендийг үүсгэн байгуулж Шалсаа Рожа компани хамт олонд амжилт хүсье. Тун удахгүй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг илүү олшруулан зах зээлээ үлэмж тэлнэ гэдэгт итгэл төгсөв.